Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэрүүлэг радио 104.5 сонсогч танд амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлэг хүрэхэд бэлэн болсон байна. Бид 7 хоног бүрийн 5 гарагийн яг энэ цагт 40 минутын хугацаанд мэргэжлийн сэтгэл зүйч болон сэтгэл засалчтай хамтдаа ярилцдаг байгаа. Тэгвэл өнөөдөр бас бид таны гэр бүлд нэгэн шийдэл болох боломжтой бас нэгэн асуултын хариултыг өгөх боломжтой сэдвээр ярилцахаар ирсэн байна. Харин бидэнтэй цаг товлон онцгой цагийг зориулж ирсэн манай хүүхдийн сэтгэл зүйдээр илүү их төвлөрж ажилладаг сэтгэл зүйч Баццэг маань ирсэн байна. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд сайн бацгаана уу? За, харин яг одоо сонсогч тантай хамт манай 1-р эфирээс найруулагч Баясаа болон найруулагч Чая за хөтлөх сэтгэл зүйч гэрлээ миний бие ажиллаж байна. За тэгэхээр бид өнөөдөр бол сэдв рүү шууд яад үл энэ 40 минутанд багтахгүй дэндүү халуун сэдв гэж бодож байна. Тэгэхээр бидний сэдв бол ер нь хүүхдийнхээ зан үйлийг өөрчлөх боломж. За хүүхдийнхээ зан үйлийг өөрчлөх боломж угаасаа байгаа ахын тодорхой ах нь шүү дээ тий. Гэхдээ маш олон эцэг эхчүүд хүүхд маань ямар нэгэн зүйл болохгүй байхаар уурлж гин, хааш гарч гин. За ямар нэгэн зүйл дээр бусдтай барьцж гин, анхаарлыг татах гэж оролдож гин. За эсвэл ингээд огт дуугаа ораагаад ерөөсөө юм хаалттай юм байна. Өөрийгөө илэрхийлэхгүй байна гэл тий. За жишээлх юм бол одоо технологийн хэрэглээ бол одоо манай хүүхдэд бол ерөнхийдөө би бол хүлээн зөвшөөрч байна. Манай хүүхд бол технологийн хэрэглээнд автсан гэдэг ч юм уу тий. Ингээл энэ олон одоо засахыг хүсэж байгаа, өөрчлөхийг хүсэж байгаа, бүр засмаар байгаа. Тэгтээ яаж гэдгийг арай мэдэхгүй байгаа. Маш олон бас эцэг эхчүүд байгаа гэж бодож байна. Тэгэхээр эсвэл ирээдүйд бас ийм асуудалтай нүүр тулахыг ч өгөөсөхгүй шүү дээ тий. За эсвэл заримдаа нүүр тулаад өнгөрцөн, одоохондоо дахиж нүүр тулаагүй мөртлөө дахиад хизээ нэгэн цаг тэр нь хэрэг болох ч юм уу, ач зээнэр дээр нь тий, эсвэл олон жилийн дараа хүүхдтэй болох үед нь хэрэг болох ч юм уу. За ингээл нэг юм хизээш дуусахгүй халуун сэдв дээр л байна гэж би өөрөө төсөөлөд байгаа. Яа тэгэхээр заримдаа ингээд ботхоор хүүхдийн тэр ингээд нөгөө саяг дурдцчлан юм хэцүү санагддаг одоо муу зан авир гэж эцэгчүүд хэлэх гээд байдаг. Эсвэл хүмүүс хэлэх гээд байдаг. Энэ нэг буруу зан чанартай байна гэдэг ч юм уу тий. Тэгж бодоод байгаа тэр зан үйлийг ер нь бид нар хаанаас нь яаж эхэлж яривал ер нь хаанаас нь эхлэж бодох ёстой бол гэдэг юм уу? Бид нар өөрчлөлийн тухай ярих гэж байгаа юм чинь мэдээж яаж гэдгийг ярих юм чинь эхлэл рүү нь бас очих ёстой болно гэж бодож байна. Таны хувьд хаанаас эхэлмээр байна? Хүүхдийн зан үйлийг өөрчлөх боломж гэдэг юм уу? Хаанаас ярьж эхлүүл ер нь зүгээр юм бол? За миний бодлоор нөгөө эцэг эхчүүдэд би бас зөвлөдөг. Тэгээ нөгөө хүүхдийн тодорхой насны өөрчлөлт зарим зан үйл бол хэвийн гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За тэгэхээр магадгүй хүүхэд нь 3 настай бол тий ангитэйгээ хин нэг хазах нь хэвийн, зөөдлөх нь хэвийн, темпик тамтгуун гаргаж уйлж оглоод шалан дээр хэвтгэн хэвийн буюу энэ хөгжлийн процесс явагдаж идэг. Нэг насны нэг үйлчлэлээс нөгөө үйлчлэлөө шилжих энэ заагт илэрж байгаа зан үйлүүд бол хэвийн. Гэтэл тодорхой хөгжлийн үе шатнаас буюу тий жишээ нь 7 настай хүүхэд оргил чивтээ сансандаа хөгдөг бол энэ хэвийн биш. Энэ бол хөгжлөх шаардлагатай зохисгүй зан үйлүүдийн нэг байна гэдэг. Тэгэхээр эцэг эхчүүд маань эхлээд хүүхдийнхаа зохисгүй зан үйлийг гэж бодхоос илүүтэйгээр хамгийн миний хүүхд чинь хэдэн настай вэ гэж бодох хэрэгтэй. Гэтэл зарим эцэг эхчүүд те жишээ нь 7 настай хүүхэд бие даагаад хийх ёстой байдаг одоо үйлүүдийг нас нь болоогүй юм чинь ингээд хийлэгдэггүй ч юм. За айл үжийн ууланд болчоод байхад чинь хийлэхгүй байх гэх мэт чинь. Тэгэхээр эцэг эхчүүд маань миний хүүхдийн нас юг нь яг айл үе шатанд явж байгаа билээ. Энийг миний хүүхэд хийх ёстой билүү? Ёсгүй билүү гэдэг зүйлүүдийг харж авах хэрэгтэй. Жишээ нь нөгөө хүний тархич нөгөө хойноос урагшаага хөгжиж байгаа. За мэдээж бидний сэтгэл хөдлөлийг хариуцсан, за өөрийнхөө хянах чадварыг хариуцдаг духны хэсэг маань мэдээж 20 гараад одоо хөгжиж дуусчаа штэ. Энийг хөгжиж дуусж байгаа юм физиологийн онцлогтой байгаа хэдий ч эцэг эхчүүд бид нэг дэмжиж дандаа
сургаж явах хэрэгтэй байдаг байна. За жишээ нь ингээд нөгөө зөвгөөдлөх зан үйл гэж эцэгчүүд их ярьдаг. За 3 настай хүүхэд зөвгөөдлөө давил би ойлгоно. За нөгөө хөгжлийнхөө үетэй те. За нэг 2-оос 4 наснд өөрийн бие гэсэн бодол нь үсэтэй. Би даасан гэдэг мэдрэмжээ мэдэх гэдэг энд нь хэрэгцээ байна. Тэр хэрэгцээний үе гэхээр би даасан гэдэг мэдрэмжээ хэрэгцээ байгаад байна. Гэтэл нөгөө тэг жишээ нь 7-8 настай хүүхэд эцэгийнхээ үгийг авахгүйгээр зөвгөөдлөө давил. Энэ бас за энэ хөгжлийн биш байна. Тэгвэл өөр ямар хэрэгцээ байх вэ буюу миний хүүхдийн нөгөө би даасан буюу өөрийгөө мэдгэх би тустай хүн шүү гэдгээ энэ хэрэгцээнд хангагдсан уу гэдгийг эргэж харах нь. Тэгэхээр эхчүүд хамгийн ихэнд юу хийх вэ гэхээр за энэ юуг нь миний хүүхд ямар хэрэгцээ байгаад байгаа юм бол яг юу шаардлагатай болоод хүүхэд маань ийм зан гаргаад байгаа юм бол энэ зан үеийн акт буюу энэ үйлдэлийн акт юу байж болох вэ гэдгийг бодох нь их чухал. Тэгвэл бид нэг юу хийхээ баг болчихж байгаа байхгүй. За тэгвэл за одоо ингээ хүмүүсээ юу гэмдэ миний хүүхд ингээд гаргаад байгаа зан үйл нь болохгүй байна, буруу байна, муу байна, сонирн байна гэж ботхоо болий. Харин эсэргээрээ тэр нэг л биш санагдаад байгаа гаргаад байгаа тэр зан үйлийг энэ ямар нэгэн дохио юм болов гэж бодвол юу өөрчлөгдөх вэ? Яг энэ нөгөө хэрэгцээ аахгүй юу? Ямар нэг дохио буюу за миний хүүхэд ингээд ууглахтаа айгүй огцом ууглаад ч юм уу те ингээд тэгвэл энэ яг юуны дохио байж болох вэ? Буюу би хүүхдтэй ууг бухимлаа зөвөг илэрхийлэх хэлсэн үү? Эсвэл би энгийнээр бухимдж байгаа гэдгийг илэрхийлэхэд нь би тоогоогүй юм биш үсттэй гэдэг өөрийгөө юм бодох, юм хэрэгцүүлэх юм дохионууд болж идэг. Магадгүй жишээ нь юм анхаарал татсан үйлдэлүүд хийдэг хүүхд байдаг шүү дээ. Тэгэхээр би хүүхдтэй үн хангаагаал сүүлийн үе тавилав уу яалаа? Юу боллоо? Ямар өөрчлөлт гарлаа гэдгийг ингээд бодох дохионуудыг өн хаав идэд. Өгчөн нь хамааг нэг анхаагаач, намааг нэг хагаатгаач, нэг юм чин дутуу байгаа юм шиг үстэй гэдэг юм дохио болж өгч байгаа гэсэн үг байна. Тэгэхээр магадгүй ингээд биднэрт бол нэг юм хүчтэй дохио шууд ороод ирж байгаа шүү дээ. Амар зөрүүдлээл, эсвэл уурлал, хашгираал, эсвэл үгэнд орохгүй хүний үгийг тоохгүй ч юм уу те. Тэгэл эрэнгүүт биднэрт бол ингээл юу болов гэж бодож байгаа болохоос биш яг үндэ тэрний өмнөх гаргасан үйлдэлүүдийг бид нэр анзаарсан билүү гэдэг хэсэг рүү буцаж очих хэрэгтэй байна тий. Гэхдээ л яг үндэ тэгж бодохгүй л тий. Энэ маань одоо яагаад байна л гэж бодох болохоос биш би өмнө нь энээс ингээд одоо тэр илэрхийлэл арай сул илэрхийлсэн байж болно шүү дээ. Баг зэргийн дууга хураасан, баг зэргийн бухимдсан ч юм уу тэрийг нь би анзаараагүй өнгөрчүүдээ гэж бараг л эцэгчүүд бодож чадахгүй байна. Тэгэнгүүт л нөгөө нэг юм хүчтэй илэрхийлсэн үед нь эцэгчүүд бид нэг анхаарал өгчдөг. Тэгэнгүүт л хүүхэд дараад би аав ээжийнхээ анхаарлыг авахын тулд яг л энтэй хэмжээний ийм үйлдэл гаргаж ижил анхаарал авах юм байна. Ийм хэмжээний одоо жимээгүй хилээд те дууга хуваагаад нэмэг болоогүй хайг нь хашгираад ойрлсон чинь нэмэг болтго юм байна гэдэг ойлголт үүсдэг гэсэн үг. Баахна. Тэгвэл эцэгчүүдийн яг энэ хандлага буюу одоо сэтгэлгээ нь хүүхдүүдийн зан үйлд шууд нөлөөлөх боломжтой байна. Одоо ингээд хүүхэд чинь эцэгийнхээ ингээд бүгд нүгний энэ сэтгэл хөдлөлийн гадаад хэллэглүүдийг маш сайн ойлгож хагдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ээжэд энэ таалагдж гинүү, аавд энэ таалагдж гинүү гэдгийг хүүхэд айгүй мэддэг. Тэгэхээр энэ үйлдэлийг хийхийг ээж надад анхаард юм байна. Ийм үйлдэлийг хийхийг ээж надад ингэж ийн гэдэг нөгөө дохионуудыг хүүхэд маш хурдан мэддэг учраас тэг үйлдэлүүдийг давтаад байдаг гэсэн үг байна. Эцэг эхчүүд маань өөрийнхөө хариу үйлдэлийг харахаас гадна яг энэ хүүхдийн зохисгүй цан үеийн хойно ямар шалтгаан байна, юуны дохио вэ гэдгийг хэрэгцүүлэх нь чухал байна. Жишээ нь хүүхэд тань зүгөөдлээд те хэлсэн үгнийг чинь хийхгүй байгаа тавил би юу н хүүхдийнхээ үзэл бодлыг нэг сонслоо. Энэ хүнд ямар шийдвэр гэдэг чинь аюул чухал ааш те. Манай хүүхэд яг ямар шийдвэр гаргадаг вүлээ. Яагаад энэ шийдвэрийг ч юм уу энэ зүйлийг хүүхэд маань ингэж эсэргүүцэж байгаа бодол гэдэг зүйлүүдийг түгэлж батгана. Магадгүй нөгөө би хүүхдээ сонссон билүү тэ миний гаргасан энэ шийдвэрт миний хүүхдийн санал бодол огсон билүү эсвэл би шийдвэрээ тулгаад байна уу гэдгээ өөртөө хэрэгцүүлж харах нь. Тэгээ бас нэг ийм зүйл байгаа. Би бас жоох энийг хэлэх гээд дээ. Жишээ нь бидний нүдийг сүрэг зан үйл гэж харагдаад байгаа тийм ээ. Жишээ нь би зүгөөд зан дээр айгүйх авдаг байхгүй юу? Манай хүүхд амар зүгөөд гэдэг зэрэг. Зүгөөд зангийн хойно ямар сайн тал байгаа вэ? Ямар тал байгаа вэ? Зэрэг зангаар доо мэдээж одоо хүүхд нөгөө өөрийнхөө үзэл бодолд ихтгэлтэй байна. Тэрийг хамгаалж гин, тэрэн дээр бат зогсож гин гэсэн тал. Яг тийм өөрийнхөө үзэл бодол
өөрийн гэсэн үзэл бодолтой болсон байна шүү дээ тийм үү тий давуу тал байна. Тэгээд энийг хамгаалж чадж байгаа гэдэг давуу талууд. За тэгэхээр нөгөө зүгүүд байгаа ч гэсэн хүүхдэд нь давуу тал байгаа юм байна. За тэгвэл яг юм зүгүүдлэхгүйгээ энэ өөрийн гэсэн үзэл бодлыг яаж хүндэтэх вэ? Шийдвэр гаргалтанд яаж оролцуулах вэ гэдэг нь чухал болоод эхэлнэ. Магадгүй хүүхдэд нь яг зүгүүлээд байгаа бол би хүүхдийнхаа саналыг сонсох гэдэг зүйлийг хийж болох нь. За чи яг ямар саналтай байгаа юм бэ? Чи юу хүсэж байгаа юм? Саналыг нь сонсох. Тэгэхээр нөгөө зөрүүлүүд байгаа хүүхдүүдэд нөгөө сонсогдох юм хэрэгцээ байх юм шүү дээ. Ерөөсөө өөрийг нь ингээд сонсдоггүй, сонсож байгаа юм шиг хэрнээ яг сонсоогүйгээр шийдвэр гаргадаг ч юм уу тий. Тэгэхээр хүн чинь зүгөөдлээ. Би гэж нэг хүн байгаа шүү. Би чинь хүн шүү. Ээж ааваа тий гэж өөрийнхөө мэдгүүлэх энэ хэрэгцээнд нь би болоод ахна. Гэхдээ нэг юм эмгэнэлтэй юм байна. Ингээл эцэгчүүдтэй өгн юм гоё юм заагаа өгчээ гэл одоо нэг хүүхдийнхээ зан үйлийг өөрчлөх боломж гэл тэгэнгүүт очиж байгаа л яг өөр төр нь очиж байгаа юм тий. Та анзаарсан юм уу? Та өмнө сонсоогүй юм биш үү гэл тий. Тийм тий. Тэгэхээр яг одоо тийм эцэг эхийн хувьд энэ ингээ хэцүү мэдрэмж төрүүлдэг юу юм? Одоо таны үед ч гэсэн ингээл одоо сургуульд орсон хүүхдээ ээж байгаа шин. Заримдаа хэцүү үйлдэл тэгвэл шүү дээ надаас болж байгаа гэдэг ч юм уу. Гэтэл нөгөө талд нь бас нөгөө дараагийн удаа бас би тийм зав үйл үүсгэж болсон юм байна. Тэгээ би бас засаж болох юм байна гэдэг зүйл. Тэгээ нөгөө хүүхэд гэдэг чинь нөгөө анхны эцэг ихтэйг юм холбоотой байгаа учраас сэтгэл зүйн холбоо үүссэн байдаг учраас яалтчгүй л аав ээжийн буюу нөгөө гадаад орчны нөлөөнүүд ингээд хүүхдийн хөгжилд нөлөөлөд байна л та. За тэгвэл хоёлаа зөрүүд дээр ярьлаа. За хүүхд уурлаад байгаа хашгираад байгаа. Тэрийг өөрчлөх гэж оролдох хэвээр юм уу? Ойлгох гэж оролдох хэвээр юм уу? Ойлгох гэж оролдох юм болоо эхлээд. За хэллээ штэ. За 4 нас хүүхэд болоо өглөж уурлах бохимдрыг бол яг ойлгоно. 4 нас хүртэл 4 нас, баг 5 нас, 2 насны хэмгэлжин 4 наст ч дуусаад байгаа штэ манайхаа. За темпер тамтгуум гэдэг байгаа. За мэлт даавна гэж бас байгаа. Тэгэхээр энэ зан үйл нь бол хүүхдийн хөгжилтэй холбоотой хэвийн буюу энэ байх хэвээр. За тэгэнгүүт л хүүхэд уурлаад ангуут л уйлаад ангуут битээ уйлаад битээ оглоод юундаа уурлалтын гэдэг үг хэлхээс илүүтэйгээр чи би чамайг уурлаж байна ойлгож байна уурлаж болно чи уурлсан байна тэ тэгтээ би чамд туслахад бэлэн шүү ээж нь чамд ингэ туслахын хамттай амьсгалын дасгал за чи уугтай байна түг ингээд хугацаа авъя гэдэг темпер тамтгуумын нэг загчин байгаа штэ хэвээ хүүхэд нь уйлж оглоод байвал очиж ноцолдохгүйгээр хугацаа авах. За өбөг судалгаа гагцсан хүүхэд хамгийн ихдээ 5 минут оглдог гэж байгаа байхгүй юу? Ээжтэйг 5 минут твччихэд хүүхэд аяанда тэгнь багасдаг байхаа. За тэгэнгүүт дахиад нэг судалгаа. Хүүхдийг темпер тамтгуумынх нь нуугд очиод агтах гэж оглох нь хугацааг багасгах биш бөг угтсах юм аа гэдэг. Тэгэхээр яг энэ зүйлүүд нь буюу эерэг юм хариултлууд нь эерэг гэхээс илүү тийм хөвгөвч биш эерэгч шин дундын зохистой юм хариултлууд нь хүүхдэд сургаж идэг. Тэ ууглаж оглож болох юм байна. За жишээ нь ингээл уйлаад оглоод байна гингүүт нь очиж анхаагаал үнсээд л хүссэн болгоны нөгөөдөө л ийм байдлаар их мэдлэг олж авах юм байна. Ийм байдлаар сансандаа хөрөх юм байна гэдэг нэг ойлголт. За уйлаад юм темтэг тамтгуумынх нь үед нь үл таагаад байвал хүүхдэд бүх сэтгэл зүйн хэрэгцээ тий. За юусаал ингэж сэтгэл хөдлөлөөр хэлж болохгүй юм байна. Үл хайхагдах юм мэдрэмжүүд үүсчин. Энэ таг нь дундын байг зүгнээс хандаад эхлвэл энэ бол хэвийн хүн болгонд байд юм байна. За тэгээ би өөрийгөө тайвшруулж чадах юм байна. Эсвэл дагаа нь ээжигээ надад цаагаад өгчих юм байна. Гэх буюу өөрийнхөө мэдрэмжийг ойлгоход нь тусалдаг. Тэгэнгүүт нөгөө дундын байр суурь гэх тэгэнгүүт одоо нөгөө харьцангуй хүүхдийн хүмүүжлийн талаар ч юм уу контентууд ингээ гардаг болсон. Ялангуяа солонгосчууд бол бас энэ дээр үнэхээр наад чадчихээн гэж бодод байна. Өөрөөр хэлэх юм бол ингээд хүүхдийнхээ зан үйлийг яаж өөрчлөх вэ гэдэг дээр жишээлбэл шууд ингээ сэтгэл засалж ажиллаулаад ингээл ярьж мөрөл тээ. Яг тэндээс ингээд ажиллах юм бол яг саяны ярьсан хэсэг л яваад байгаа. Юу яваад байгаа гэхээр түрүү хэлсэн чинь хүүхд ингээд эцэгийнхээ үл ялэг мушилцахад өөртөө над руу одоо бүх зүйл сайнаар ирэх гэж байна гэдгийг мэдээд тий өөртөө ашигтаа тэр нөгөө нэг одоо өөрийнхөө хүслээр болгож байгаа тэр зан үйлийг улам тодтгосож бэхжүүлж хийж эхэлдэг юм. Тэгэнгүүт чинь яг одоо сэтгэл зүйч болон сэтгэл засалч нь ингээд та инээмсэглэх гээд байна. Та инээж болохгүй. Таны дуу хоолой зөөлрөөд байна. Тэгэхээр хүүхдэд нь таныг өөрийнхөө одоо эрхэнд оруулна. Тэгэхээр та дуу хоолойныхаа өнгийг төв болгох хэрэгтэй гэл тий. Энийг ингээ алхам бүрчлэн зааж өгчээж тэгээд
хүүхдийг одоо буулгаж авна гэх юм уу тий. Гэхдээ бид нар амьдрал дээрээ заавал тийм зүйл тулах ёстой гэж юу? Одоо хизээний хүүхдийн маань зан үйл бэхжсэн байгаа. Зан үйл гэдэг чинь ингээд хийгддэг зүйл гэсэн үг байна шүү дээ тий. Тодорхой хэмжээгээр давтагдсан байгаа ч гэх юм уу. Тэгвэл хизээний л ингээд одоо надад нэг юм юу байхгүй. 6 дугаар анги хөвгт. Одоо ингээд сэтгэл зүйн хичээл ингээд ороход одоо юу гэдэг хийхийг хүссэн бүх үйлдэл хийж ин л та. Тэр гэхдээ мэдээж хэмээн бус харагдаж байгаа. Яа тэгэхээр жишээлбэл ингээд хог аваад одоо ширээнийхээ дараагаа хогийг шууд хогийн сав руу шидэж байна. Тэгэнгүүт нь би яг шитгэхээс өмнө хал зогсоод шидэхгүй шүү. Гингүүт зүгээр шидэж байгаа. За тэгэнгүүт ингээд бөмбөг зогсож байгаа хичээл орж байгаа. Тэгээд хоёулаа ингээд бөмбөг зогсох юм бол доор байгаа анги хичээл хийж байгаа хүүхдүүд анхаарал нь төвлөрөхгүй тий. Тэгэхээр доороос хүүхдүүд хичээл хийж байгаа шин. Хоёулаа бөмбөгөө завсарлагаанаар гаргаж ирээ. Гингүүт. За тэгэнгүүт яг энэ хоёр шаардлагыг саяны хэлсэн төвийг сахисан зохистой хэмжээнд өгөхөд хүүхэд огт хүлээж авахгүй. Ямар үед хүлээж авч байгаа гэж? Хоолойны өнгө сөрөг болох үед. Энэ бол нөгөө яг түгээмэл зан үлийн тий их мэдлийн тулаан л хийгээд шүү дээ. Тэ би хүчтэй шүү, би байгаа шүү, би чухал шүү гэдэг мэдрэмжийг хүүхэд би өөрөөрөө л хийн шүү гэдэг мэдрэмжийг авахын тулд багштайгаа эцэг эхтэйгээ сэтгэл зүйчтэйгээ их мэдлийн тулаан хийж байгаа. Тэгэхээр их мэдлийн тулаан гэж нэглэгдээд одоо Адлагийн онол шүү дээ. Нэглэгдээд байгаа энэ зүйл юутай холбогдох вэ гэд явж өгшөө явбал анхааралтай л холбогдно. Тэг хүүхэд зохистой байдлаар бусдын анхаарлыг авч суугаагүй байгаа. Хэрэгцээ. Нөгөө талд нь саяны энэ тохиолдолд бид юу хийж болох вэ гэхээр гэглээ маань хийцэн байна шүү дээ. Дүгм хэлсэн байна те. Бөмбөг тоглож болно. Гэхдээ завсаглагаанаа. Энэ. Тэгэхээр нөгөө хүүхдэд миний давтан бас хэлээд өгдөг нэг зүйл бол хэл хязгаар гэдэг зүйлийг тогтоож өгөх. Ямар ч хэл хязгааргүй хүүхэд байдаг. Жишээ нь ингээл хагангууд хүмүүс тэгдэг байхгүй. Танаа хүүхэд их гэхдээ тэгж амиг хэлэхгүй маа гэдэг. Тэ энэ бол хэл хязгаарыг тогтоосны жишээ. Тэ энэ хэл хязгаар гэдэг зүйл бол юм сонсонгууд амиг хатуу сонсогдож байгаа болно болохгүй гэдэгтэй холбоотой ч юм шиг. За гэтэл хэл хязгаар гэдэг зүйл хүүхдэд аюулгүй мэдрэмжийг өгч идэг. Энэ хүүхдэд би чөлөөтэй байна. Энээс цаашаа болвол энэ болохгүй. Энэ хэм хэмжээг хүүхдэд ойлгуулж өгөх буюу гэр дүгм хэрэгжүүлэх гэдэг бол хамгийн одоо хүүхдийн хүмүүжлэлт эргэн нөлөөтэй зүйл. Тэгэхээр анхаарал татах оролдлого буюу эрх мэдлийн тулаан хийж байгаа тохиолдолд дүгмүүдийг оруулж өгөх хэрэгтэй. Жишээ нь эцэг эхчүүд манай хүүхд амар хуцуцдаг тий хүүхэд маань хэдэн цагт унтдгийг тэр гэрт ингээд дүгм байхгүй заримдаа ядагсан үедээ л унтдаг ч юм уу. Гэтэл ингээд тогтвортой биш. Тэгмүүд л эцэг эхийн өгж байгаа энэ зүйл өнөөдөр би агав хүүхдэл утас уцхэд ээж аав юу ч хэлээгүй. Гэтэл би маргааш агав хүүхдэл утас уцсан ч аав ээж хоёрыг намайг аймаг загинсан. Тэгмүүд л энэ хүүхэд би яг яах ёстой юм бэ гэдгээ дотооддоо мэдэхгүй зөвчлөлтөй болчдөг. Тэгвэл энэ зөвчлөлийг юу алга болгодог вэ? Дүгмэл алга болгоно. Дүгм гэж хэлээд байгаа болохоос энэ нөгөө юм ойлгомжтой тодорхой байдал гэсэн үг. Ээж аав хоёрыг адилхан хариулт үзүүлдэг зүйл. Би өөр шаардлагыг маань дүрм гэл зөвлөж байгаа шүү дээ. Дүгм хэл хязгаар гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр нөгөө юм хэл хязгааруудыг өгөх нь. Тэгээд дийлэх тавьж байхад зохисгүй зан үйлдэл ч юм уу тийм зан үйлийн нөгөө хөгжлийн хувьд хэвэн биш зан үйл гаргаад байгаа тохиолдолд хүүхдэд гэр бүл нь гэж жоохон дүгм байхгүй зөвхөн жоохон задгай тэгээ заримдаа болно заримдаа болохгүй гэдэг энэ тодорхойгүй байдал нь хүүхдэд би яг юу хийх юм бэ гэдэг юм тодорхойгүй зүйл. Жишээ нь ингээд уурлах гэдэг сэтгэл хөдлөл аашт ингээд зохиолтой хойрлох хамгийн түгээмэл гэдэг хэцүү. Аав ээж нэг бас бодох хэрэгтэй те ингээд би яг чаддгүйсэн бол үг нь уугаа яаж ил хэлэх вэ гэнэ. Тэ юм ав шидмэх юм шиг цохимог юм шиг огломог юм шиг мэдрэмж авна штэ. Тэгэнгүүт л нөгөө талд нь за бага насны хүүхдэд яагаад энэ хэвийнгээд эцэд байдаг вэ гэхийг угаасаа сэтгэл хөдлөлийг илэрхийлэх үгийн зам баг өөрийнхөө мэдрэмж үгийг илэрхийлж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ хэвийн юм. За 5-аас дээш настай болоод эхлэх хүүхэд хагцсангуй өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж чаддаг болдог. Бүх зааж өгөл маш сайн илэрхийлдэг. Тэгэнгүүт л би хүүхдээ үгээх мэдрэмжээ илэрхийлэхэд нь би юу анхаарсан юм уу? Буюу хүүхэд маань үгээ хэлээд ойлгохдохгүй байгаа үед үйлдэлээ ингэж хүчтэй хагуулж яах гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Болчихно. Тэгэнгүүт нөгөө нэг сая хэлсэн шүү дээ. Одоо тэгвэл хүүхдүүд
юу анзаардаг байгаа юм гэхээр нөгөө уурлах хоолойны өнгө сонсоод тэгээ ингээд илт нөгөө сөрөг ийм одоо сэтгэлийн хөдөлгөөнийг нүрээрээ ингээ харуулад яг уурлахгүй ч гэсэндээ яг уурлах гэдэг нь мэдэгдэж байгаа шүү дээ хүүхдэд те. Яг ингээ төвчээр алдаад ингээ уурлах гад хэлсэн шүү одоо хинээ юу гэдгийг те. Тэгэнгүүт миний царайны хуурал дуу хоолойны өөрчлөлтийг анзаарч эхлээд харин одоо зогсож эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр би эцэгчүүд ингэж хэлмээр байгаа. Яг одоо энийг ингээ сонсоод яг энэ шаардлагыг яг төвийг сахисан байдлаар ингээ тавьсан чинь хүүхэд нь ингээ хүлээж авч чадахгүй. Хүлээхгүй шүү дээ. Одоо шүү дээ. Одоо ингээ ууин чи амар гоё арга гэжтэй, гоё зөкстэй шаардлага тавьгүй гэжтэй. Одоо нөгөө сэтгэл хөдлөлтөд холихгүйгээр шаардлагыг л тавихыг хэлдэг шүү дээ, тий. Эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлтөд холихгүйгээр та юу хүсэж чинь, хаана хилээсгаар тогтоож байгаа, ямар байх хэвээр гэдгийг нь л товч өгөө тодорхой хэлж өгөх гэ, тий. Тэгээ энийг ингээл айгу одоо сонсчоод гэдэг юм уу, ойлгочоод яг гэртээ очиж хэрэгжүүлсэн чинь хүүхдэн тэрийг нь хүлээж авахгүй. Яагаад гэвэл нөгөө нэг яг миний саяны амьдрал дээр гарсан жишээ шиг тэр хүүхд ч гэсэн хүлээж аваагүй. Яагаад гэхлээр тэрийг өмнө нь яг тэгж сонсдгоо, сонсож байгаагүй. Эсвэл ингээд өмүүлж агаад эсвэл магадгүй томчууд ингээд тэрийг нь твшиж агаад нэг боль гэзтэй гэдэгт тасцсан байгаа гэж хэлэх. Энэ бас нэг юм. За. Одоо яг чиний жишээнд тэг хүүхэд зоригтой хөгцсөн байгаа байхгүй юу? Тэг хүүхдээ одоо Аатлагийн онлог бол яг энэ их мэдлийн талаа говьдох үе шат тий. За тэгвэл дөвдөг үе шат руугаа явбал тэг хүүхэд ингээд муу зан үйлийг өөрийгөө баатаг буюу би хэрэгтэй хүн гэдгээ анги хүүхдэд ингээд бүлэг тариалагдах мэдрэмж байгаа. Санаа хариалагдаж амжихгүй бол би одоо муугайг буюу багштай буюу насан туршсан хүний эсрэгийг би шударгаас тогтоож чаддаг гэдэг ийм бүлэгт би болгож байгаа гэсэн. Тэгэнгүүт хүүхдийн гол зорилго нь тэг юу вэ гэхээр анхаарал татах биш чамтай их мэдлийн дулаан хийж байгаа тэг буюу багшийг ууглуулж ийж ууглуулах нь гол зорилго нь буюу ууглангууд таа чинь өөс нь юм дог мэдрэмж би сансандаа хөгжлээ. Тэгвэл хүүхдийг яг энэ мэдрэмжийг өгөхгүй байхын тулд юу их вэ гэхээр гэглээгийн хэмээн хэлээд байгаа шиг дундын байг зүгнээс твчин. Ягаад тэгж хэлэх гээд ууглах гадайвал зорилго нь таныг ууглуулах юм. Зорилго нь таныг бочруулах юм. Зорилго нь ингээд цохоос үг аях надад байгаагүй маа гэдэг юм мэдрэмж өгүүлэхийн тулд зан үйлийг гаргаад байгаа. Энэ зан үлийн гол онцлог нь эрх мэдлийн тулаан буюу аав ээжтэйгээ хэн хүчтэй вэ гэдгийг үзэж байгаа буюу. Энд би онцгой шүү гэдэг мэдрэмжийг хэвийнэг авч үзээ сураагүй байгааг илэрхийлэх байна. Тэгэхээр нэг удаагийн орлого биш нэлээд хэдэн удаагийн орлогоор тууштай үзчихэж л энэний ард гарна. Одоо чинь инглиш зарим хүүхэд ингээл нөгөө шигээ ингээл нүдэд ахаг багш хажууд нь очих болчдөг. Энэ бол анхаарал татах үйлдэл байсан нэ. За ингээд шигээ нүдэж байгаа багш за болоогоо биэнд нь хөглөө болсонгүй анхаарууллаа болсонгүй нэрийн дуудлаа болсонгүй ууглаад болвол энэ их мэдлийн тулаа хийгээд сансандаа хөвчлээ. Тэ хүүхдийн дотор ямар мэдрэмж би багшийг ууглуулж байгаа гэдэг нь би хүчтэй гэдэг мэдрэмж авч байгаа. Яа тэгвэл өөрийнхөө хүсэж байгаа тэр зорилгод хүрч байгаа учраас тийм. За тэгвэл анхаарал ингээд татах орлого хийж байгаа хитрхи яриа л тий. Одоо за хашгирч татаж болно, хитрхи юм ярьж татаж болно, анхаарлыг нь яаж татжуулна, сонин сод үйлдэлж хийж болно. Тэгвэл энэний цаана юу байгаа вэ? Бид нэр ингээд өөрчлөхийг хүсэж байгаа боломж бол байгаа гэдгийг мэдсэн. Тэгээ өөр дээрээ ажиллах хэрэгтэй гэдгийг бас түрүүний эхний 20 минутанд ойлгочлоо. Тэгвэл энэ зан үйлийн цаана юу байх боломжтой вэ хүүхд? Одоо нөгөө хүүхд зохистой анхаарал авах чадвартай л холбоотой авч тий. Тэгээд эцэг их маань намайг анхаардаг гэдэг мэдрэмжийг баталгаажуулж яадаг гэсэн. Багш намайг анхаардаг гэдэг мэдрэмжийг баталгаажуулахын тулд тийг анхаарал татах үйлдэлүүдийг хийгээд байгаа юм. Тийм тэгэхээр нөгөө хүүхдийг одоо зүгээг байхад нь гэх юм уу энгийн үед нь ч гэсэн тогтвортой анхаарлыг өгөх. Тогтвортой анхаарал гэдэг нь тасалдаад нэг дээш болол аймаг анхаарал нэг анхаарахаа болоод авах биш. Энэ юм тогтвортой анхаарлуудыг өгөөд байвал хүүхдэд ийм анхаарал татах үйлдэлүүд нь багасаад идэг. Тэгэхээр тогтвортой анхаарал өгдөггүйгээс үүдэлтэй зан үйлүүд илэрч байгаа гэж ойлгох нь шүү дээ. Тэгэнгүүт тогтвортой анхаарал өгж байгаа юу гэдгээ эцэгчүүд өөрөөсөө яаж асуух юм бэ? Би хүүхдтэй бэгүүл ярих гэдэг тий. За магадгүй одоо ингээд эцэгчүүд ийм нэг гимшил яваад байдаг. Би хит их ажилдаг учраас би хит их цаг гаргаж чаддаггүй байгаа учраас одоо гээд хүүхдээ
одоо юу дугаагт байлгадаг гэдэг ч юм уу те. Би ингээд өөртөө гимшээд байгаа учраас би хийдэг анхаарч чадахгүй. Тэгэхээр хүүхдийнхаа гаргасан бүх зүйлд анхаарал өгöd идэг. Энэ тохиолдолд. Тэгвэл хүүхдэд би анхаарал өгч чадж гэнэ үгүй юу гэдгийг яаж мэдэх вэ гэхээр нөгөө яаж мэдэх юм бол нэгэ бодоодох. Миний бодлоор хүүхдэд анхаарал өгч чадж байгаа эсэх нь хүүхэд маань чамд ямар хариулт би бас бодож бодоодох. Тий. Хүүхд одоо би ингэж асуусан шүү дээ. Ер нь өөрийгөө хүүхдэд анхаарлаа бүрэн өгж байгаа эсхэ яаж мэдэх вэ гэж асуусан шүү дээ. Өөрөөсөө яаж асуух вэ гэсэн шүү дээ. Нөгөө саяны дохионод илэрж явах юм бол би анхаарал доктортой өгөхгүй байгаа л гэж ойлгоно. Хэрвээ би анхаарлыг доктортой эсвэл юу гэдгийг чанартай өөрийнх нь нөгөө чухал гэдгийг мэдрүүлдэг, сонсдог гэдгийг мэдрүүлдэг, тэ чиний ингээ үзэл бодлыг би сонсдог шүү гэдгийг ингээ мэдрүүлдэг, ингээ харилцаа доктортой үргэлжлэж байгаа үед хүүхдэд илэрж байгаа одоо нөгөө зан үйл нь нөгөө хэвийн бус байдал ч юм уу тэр дохионод гарч ирэхгүй л гэж бодож байна. Бид нар нэг ямар нэгэн зүйл биш байх шиг байна да. Энэ маань ер нь яатсан юм болоо гэдэг дохиоч нь л өөрөө миний нөгөө нэг хүүхдтэйгээ харилцаж байгаа харилцаа маань болж гинүү болохгүй байх уу гэдгийг л харуулж байгаа юм болов уу гэж. Миний бодлоо бас хүүхдийнхаа тий хүүхдийнхаа зан үйлийг ажиглах юм болов гэж бодож байна. Яг гэглээгээ хэлдэг шиг тий. Хүүхдийн маань бид нөгөө хүүхдээ яг ямар хуу зан үйлдэл байдаг гэдгийг мэддэг. Тэндээс өөрчлөлт гарч үгүй юу? Нөгөө талд нь магадгүй бидний нөгөө ажиглагдахгүй байгаа бол бие хангалттай хандуулж чадаж байж магадгүй. Нөгөө талд нь тодорхой бэрхшээл манай хүүхэд давж гарах ёстой сорилтын үед хэрхэн хариу үйлдэл үзүүлж байна. Хэрхэн бүлгийн дунд бие авч явж байна гэдэг зүйлүүдийг анзааруул бас зүгээ. Эцэг эхийнхнүүдийг бид ингээд өөрсдөө хангалттай анхаарал өгж ийн гэж боддог авч сургууль бол ингээд тойл болчихдаг шүү дээ. Тэгэхээр зарим хүүхэд бүлэг дунд бие авч явахдаа юм хангалтаагүй хэрэгцээнүүд нь тодорхойд гараад ирдэг. Тэгэхээр олон нийтийн газар нийгэмд бүлэг дотор миний хүүхэд юу нь хэрэг бие авч явж байна вэ гэд. Гэхдээ бол ингээд манай хүүхэд ямар ч асуудалгүй байдаг гэдэг тайлбаруудыг эцэгчүүдийг хэлдэг учраас би яг нэг сая бодлоо л та. Тэгвэл магадгүй хідүүлээ бас бүлэгт өөр орчинд хүүхэд маань ямар байна вэ гэдгийг дасан зохицох нь ямар байна, бие авч явах нь ямар байна гэд тэг байдлаа. Яг санал нэг байна. Яг тийм байна. Тэгэнгүүт сая нөгөө ингэж бодогдлоо. Бүлэгт ямар байна гэд тэгсэн чинь сургууль дээр ямар байна гэд тэгсэн чинь саяхан ингээ багангийн багш нартай би нэг ярьслах хийжсэн чинь ийм хүмүүс байдаг гинэ. Багшаасаа ингээл зураал гэдэг гинэ. Очоод багшигаа үнсээл, тэрэл одоо ингээл зуралтай нэг хормоны хүүхдүүд гэж багш нар нэг ярьдаг гинэ. Тий, наалтамхай. Гэхдээ аав ээж нь одоо яг тийм байгааг нь мэдж байгаа болов гэсэн зүгээр сая энэ далич яриач магадгүй. Яг бага насны хүүхдүүд бас юм наалтамхай зан үйл хэлэгдэх шүү дээ. Тэгэхээр нөгөө стресс тогтсон байгаа бага насны буюу 3 хүртэлх насны хүүхд юм хэд наалтамхай болчдөг. Анзаарах бас хэрэгтэй те. Жишээ нь цэцэглэгт яваад ихлээс хойш юм наалтамхай ч юм уу танаас салах дурггүй байгаа гэдэг нь бас юм нэг тохиол болж эхэлж байгаа. За нөгөө талд нь хин нэгэн эрх мэдэл бүхий хүнтэй ийм их наалтамхай харилцаа бий болгоод байвал энэ хүний хажууд байж ижил би үнцэнтэй энэ хүний хажууд л байж ижил би аюулгүй гэдэг яг аюулгүй юм дэмж. Тэгэхээр нөгөө сургууль аюулгүй байна уу? Хүүхэд маань яг юунд ийм тайван биш байгаад байна гэдэг мэдрэмжүүд их чухал. Магадгүй хит их хамгаалж өсгсөн тий. Ингээ нөгөө эцэг эхийн оролцоо өндөгтөө байсан тохиолдолд хүүхэд нэм танихгүй орчинд бас яг нөгөө тэрнийгээ хайгаад аав ээжээгээ багшаагаа оглуулж ийн гэсэн үг байх нь. Энэ тохиолдлоос их сургуультай их байдаг. Яг үнэн. Тэгэнгүүт дахиад тохиолдож байгаа байхгүй тий. Юу тохиолж ийн гэсэн чинь нөгөө сургуулийн чинь хүүхдүүд багштайгаа наалдах биш шүү дээ. Тэр чинь 2 3 настай хүүхдийн цэцэрлэг дээр авчиж өгөөгүй тий. Тэгэнгүүт бас яг хэвийн бас харагдаж байгаа байхгүй. За үеийнхэнтэйгээ тоглоод хоол руугаа гүйж явах хэвээр хүүхэд ганцаараа үлдчихэд багшигаа хүлээгээд байж чинь тий. Багшийнхаа босгыг нь хүлээгээд очоод тий. Тэгэнгүүт нөгөө яг саяны бас л нөгөө хүүхдэд нөгөө аюулгүй байх, айдас өндөртэй юм гэх юм уу тийм хэрэгцээнүүд хангагдахгүй байгаа учраас хангахын тулд өөрөө одоо тэр нөгөө таны хэлдгээр аав ээжтэй илүү төхөө санагдаж байгаа тий. Илүү нүдэнд нэг сургууль дээр өртдөг ангийн багштай ойрхон байж болох юм гэдэг. Ингээл цаад зүйлийг бид нар ингэж батах нь шүү дээ. Тэгвэл ер нь зан үйлийг өөрчлөх боломж гэдэг манай сэдв яриад байгаа шүү дээ. Тэгвэл зан үйлийг өөрчлөн гээд байгаа нь хүүхдийг ер нь өөрчлөх гээд байгаа мó?
харилцаагаа өөрчлөх гээд байгаа юм болов уу? Харилцаагаа л өөрчлөх. Одоо нөгөө бихевизмын онолог бол мэдээж эцэг эхийн анхаагаал эцэг эхийн хариу үйлдэл гэдэг зүйл бол хүүхдийн тухайн зан үйлийг бэхжүүлэх хамгийн том хүчин зүйлүүд. Одоо шууд бэхжүүлэгч нь болж ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүүхдийн та хүүхдтэй ямар зан үйлийг бэхжүүлмээр байгаа юм бэ гэдэг нь аав ээж засгийн халамжлагч танаас ингээд шууд хамааралтай байх нь. Магадгүй тэг зан үйлийг өдөөгөө л явах буюу тухайн зан үйлд эерэг бэхжүүлэлт хийгээлээвэл тэг зан үйл бэхжээлээд. Гэтэ нөгөө талд нь сүүг бэхжүүлэлт гэж байгаа тийм. Тэгдэг бас бэхжин. Тэгэхээр нөгөө та хүүхдтэй яг ямар зан үйлийг суулгах гээд байгаа вэ гэдэг нь аав ээж маань хариу үйлдэлтэй их холбоотой. Харилцаа гэдэг чинь хариу үйлдэл. Хариу үйлдэл болж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм юм байна. Тэр бидэнд анханасаа бидний сэтгэлгээ буруу байгаа юм байна. Тийм болоо. Яа тэгэхээр ингээд нөгөө хүүхдээ өөрчлөх гээд байгаа байхгүй. Хүүхдээ орилдгүй, хашгирдгүй болгох гээд байгаа байхгүй. Хүүхдээ одоо зүрүүдэлтгүй болох гээд байгаа байхгүй. Хүүхдээ одоо нөгөө энэ их зэрлэг сонсогч гэж магадгүй л дээ. Гэхдээ яг ингээд сонсогч мань бодоод үзээсэй гэж чинь бид нар хүүхдээ өөрчлөх гээд байгаа юм. Хүүхдийн зан үйлийг өөрчлөх боломжгүй чинь яаж хүүхдээ хашгирдгүй болох вэ? Яаж орилдгүй болох вэ? Яаж зүрүүд өшөлөх вэ? Яаж утас тоглолтгүй хүүхд болох вэ гэдэг юм тийм. Тэгэнгүүт тэр чинь нөгөө дунд нэг юм би үг хэлээд хүүхэд аваад буцаж хариуж хэлээд би үг хэлээд энд чинь нэг юм харилцаа яваад байгаа шүү дээ. Тэгэд энэ харилцаан дунд гаргаж байгаа таны хэлээд байгаа нөгөө хариу үйлдэлүүд ямар байх вэ гэдгээс хамаарат хүүхдийн бас гаргах хариу үйлдэлүүд өөрчлөгдөж байгаа. Бид нэр тэрийг нөгөө өөрчлөх гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө зан үйл болон хүүхэд хоёроо ингээд тий салгах хэрэгтэй байгаа. Нөгөө талд эцэг хайг ямарч нөхцөлгүй гэдэг байгаа шүү дээ. Би нөхцөлгүйгээр хайрлагддаг гэдэг юмж энэ зан үйлд нь их чухал байхгүй юу? Тэгэнгүүт л яг ямар нэг нөхцөл тавиад эхлэвэл буюу чи зүгүүдэлдэхгүй хүүхэд байвал хайрлна гэдэг чинь нөхцөл болоод байна да. Тэгэхээр энэ нөхцөлгүйгээр хайрлна гэдгээ бас бодох нь. За нөгөө талд нь би хүүхдээ өөрчлөх гээд байгаа юм биш. Хүүхдийнхаа одоо тийм зан үйлийг буюу үйлдэлийг өөрчлөх гэдэг. Эсрэгчүүд ингээд асуудаг л да манай хүүхд аймаа их уугладаг гэсэн ууггүй л хүүхдтэй олмоо гэнгээд асуудаг ууггүй хүн гэж байх уу гэд. Байхгүй тий энэ бол богоо цавлага. Эцэг их маань богоо цавлага тавьбал богоо л үйлдэлүүд гэдэг л. Хайг нь ууг бухимдлаа зохицуулж чаддаг хүн гэж бол байгаа шүү. Тий хүүхэд бол уугаа зохицуулах аргад суугч болно шүү. Энэ бол суугчдаг зүйл. Нөгөө талд нь би бас юм зохисгүй зан үйл гэл ингэдэл нь бас асуудаг л да. Хүүхдийг юу хүмүүжүүлнэ гэж юу гэлээ да. Та юуг нь хүүхд хүмүүжүүлэх гэдэг юу гэж ойлгодог вэ? Гэтэл хүүхд хүмүүжүүлэх гэдэг бол заах гэдэг утгатай. Тэ? Юу ингээ үгнийх нь утга нь ингээд заах гэдэг утгатай байлээ л энэ үүсэл нь. Тэгэнгүүт л хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг нь юу тэг болохгүй байгаа зүйлийг чадахгүй байгаа зүйлийг зааж өгөх нь хэлдэг юм байна. За тэгвэл одоо хүүхд маань маш их оглоод байгаа юм байна, уйлаад байгаа юм байна. Тэг сансандаа хүгээд байгаа юм бол яаж өг буюу эерэг гэхээс илүүтэйг нагмаалаа тий хэвийн нэг ингэж өөрийнхөө хүслийг хэрэгцээг илэрхийлдэг болох вэ гэдэг алхамд бид зааж өгөх боломжтой. Тэгээ зарим номнуудыг уншиж яхад бүгд ингээд хүүхд чинь богоо зан үйл гаргаад байвал баягаал гэдэг. Яаж танд зааж өгөх боломж бий болчлоо гэж хаагж байгаа байхгүй юу? Зөв. Тэгээд одоо дөнгөж надад дахиад нэг ийм асуулт орж ирж байна л да. Хэрвээ хүүхдүүдийн хүүхд хүмүүжүүлнэ гэдэг нь заах юм бол тэрийг бүр гой зөөллөж болох чиглүүлэх гэдэг юм шүү дээ. Хүмүүжүүлнэ гэхээр яг нэг юм хэлбэрт оруулаад тавих гэж байгаа юм шиг надад яг тэгч л одоо би хуучин нөгөө сэтгүүрээ бодож байгаа шүү. Яг сэтгэл зүйч болоогүй нэмгэрлийнхаа сэтгүүрээр бодонгот хүүхд хүмүүжүүлэх арга гэл одоо жишээлбэл нэг хэсэг яг 2010 оноос хойш эрчимтэй яригдсан байхгүй хүүхд хүмүүжүүлэх арга гэл. Тэнгүүт тэр үед сонсож байхад хүүхд хүмүүжүүлэх гэдэг үгийг сонсоход яг хүүхдийг ингээд нэг юм хэлбэрт оруулах гэж байгаа юм шиг те засаж өөрчлөх гэж байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрж исэн. Тэгээ одоогийн ингээд үзэл бодлоос харахад яг таны хэлж байгаа хүүхд хүмүүжүүлнэ гэдэг чинь хүүхд чинь хөгжиж явж байгаа шүү дээ. Өөр ингэсэн үе шаттай. Тэ? Бид нарыг хараад, дуурайгаад заримнаас нь суралцаа тий. Тэнгүү тэрийг ингээ ямар байх вэ гэдэг рүү ингээ чиглүүлэх нь л өөрөө зааж өгөх нь л өөрөө хүмүүжүүлэх юм байна гэх тий. За тэгэхээр хүүхдийн зан үйлийг өөрчлөн гэдэг нь хүүхдийг өөрчлөх шиг юм байна. Хүүхд хүмүүжүүлнэ гэдэг нь бас
тэр хэдийг ямар нэгэн хэлбэрт оруулах гээд байгаа ч зүйл биш тий. Харин нөгөө чиглүүлэх гээд байгаа зүйл юм. Тэгвэл ер нь хүүхд ингээ өөрийгөө илэрхийлэх тэр эрүүл аргыг бид нар хүүхдүүдтэй яаж зааж өгөх боломжтой юм бэ? Мэдрэмжийн л хүлээн зөвшөөрөх нь эхлээд. Хүлээн зөвшөөрүүлж нь их гоё гац. Хүлээн зөвшөөрөх гэдэг чинь гоё л үг л тий. Би уугалж болно гэдгийг ойлгох тий. Уугалж болно. Уугал хэвэн. Тэгтээ уугалж нь гэд би юм аваа шидэж болохгүй юм байна л буюу гэдэг. Тэгэхээр эцэг эхчүүд яагаад гэдэг вэ гэхээр сэтгэл хөдлөл болон үйлдэл хоёрыг салгах хэрэгтэй. Ууг гэдэг сэтгэл хөдлөлийг та гайгаа түн болгоноос асуу. Ууг гоё муухай юу? Дийлийнх нь муухай гэж аюултай. Яагаад муухай вэ гэхээр ууг ч муухай шүү дээ. Юу муухай хаягдуулаад байгаа вэ? Илэрхийлж байгаа арга зам нь буюу үйлдэл нь л муухай хаягдуулаад байгаа. Гэтэл ууг гэдэг сэтгэл хөдлөл байхгүй байсан бол бид хил хязгаараа буюу өөрийнхөө хязгаарыг хамгаалж чадахгүй байх байсан. Тийм? Найд ингээд уугийн хязгаар тогтоож чадахгүй байх нь. Гэтэл ууг байгаа учраас бид өөрийнхөө хэрэгцээг хамгаалдаг шударга биш зүйлийг хүлээн зөвшөөрч чаддаггүй үед гарч ирдэг мэдрэмж шүү дээ. Тэгэнгүүт л үйлдэл нь муухай хаягдуулаад байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд бид үйлдэлээ уугийг гоёог илэрхийлдэг буюу зохистой үйлдэлийг илэрхийлдэг болчвол ууг муухай биш. За тэгэнгүүт баг насны хүүхэд зааж өгдөг ууг муухай гэл манай аав ээж муухай гэсэн. За нөгөө талд найдас гэдэг сэтгэл хөдлөл байна шүү дээ. Сэтгэл хөдлөл болгон бол хэвийн байх ёстой. Найз байхгүйсэн бол бид хоёул ингээ ягаас очих шүү дээ. Аливч өгцөн маш амтнд байгуулад ягаад гэхээр айх сэрэмжлэх өөрийгөө хамгаалах гэдэг мэдрэмж бий болохгүй. Тэгэнгүүт л хүүхдэд юу муухай харагдаад идэх гэхээс хул тоогоо юм шиг ачи аймхаа гэдэг. Тийг нь муухай харагдуулаад байдаг. Тэгэхээр энэ нөгөө үйлдэлүүд нь муухай харагдуулаад байгаа болохоос сэтгэл хөдлөл бол бүгд хэвэн юм аа. Гойч биш, муухайч биш, зүгээр энэ хэвэн. Зүгээр л байдаг зүйл. За тэгвэл үйлдэл нь. Тэгвэл энэ хэвэн зүйлийг яаж хэвэн байдлаар илэрхийлэх вэ гэдгийг нь хүлээн зөвшөөрөх нь. Тэгэхээр эцэг эхчүүд яадаг вэ гэхээр нөгөө ууглаад ямаа шидэт байгаа нь аав ээжд нь ууг нь хүрээд байгаа байхгүй юу? Бол нь муухай санагдаад байгаа. Тэгнээс ууг нь биш. Тэнгүүл илэрхийлэхдээ чи юунд аваглаад байгаа гэд илэрхийлжтэй. Тэгвэл за чи ууглаж болно. Юм битээ шид. За чи ууглаж болно. Зөөлх юм цох гэдэг ч юм чиглүүлэхтэй. Яг тийм аймаг хүүхэд хүчтэй уугалж авах үед нь өстой миний хүн ингэсэн тэгсэн гэдэг үг болохгүй шүү дээ. Тодорхойл ах хэвээр тий. Юм шидэж болохгүй, уугалж болно, юм шидэж болохгүй тий. Зөөл юм цох болно. Тэгээ надад ямар их уугалсан нэг цохоод харуулаач гэдэг ингээд дийг цохолдог ч юм. Чи их уугалсан юм байна. Тэгээ би бол ойлгож чинь гэх мэтчлэн. Ингээд явбал тодорхой ингээд явбал хүүхэд өөрийнхөө мэдрэмжийг таньж сурдаг. Тэгээ нөгөө биднээс үйлдэл талайг үйлдэл үзүүлэн сэтгэл хөдлөлийг өгсөхгүй гэсэн үг байна. Яг үнэ. Тэгсэн чинь яг таны ингэ ярьсан чинь юу сандрчлаа. Хүмүүс нөгөө өөрийнхөө давуу сул талыг хэлэхтэй. Сул тал дээр нь түргэн ууртаа гэж яг хэлдэг. Тэгэхээр түргэнч вэ, удаанч вэ, уурлал уур штэ тий огн. Тэгэнгүүт яа сул тал болоод байгаа гингүү чинь яг сая таны хэлсэнчлэнгээр түргэн уур өөрөө бодохгүйгээр үйлдэл хийх төрөгдөг учраас бусдыг шархлуулахад хүргээд байна. Нөгөө яаж илэрхийлж байгаагаас хамаарат нөгөө зөв буруу муу сайн гэдэг зөв ангилалд оруулчихад байгаа. Харин тий. Тэгэнгүүт нөгөө нэг чи уурлж болно. Тэгтээ чиний уур чинь яг ууртай байх үед чи ингээ хүнийг ингээд чиглэх юм бол чиний уур бусдыг ингээ шархлуулнаа. Гэтэ яг үндэ уур шархлуулаад байгаа ш. Тэр үед хийсэн үйлдэл нь шархлуулаад байгаа ш, тэ. Тэнгүүд хүүхдэд одоо сэтгэл хөдлөлийг одоо нөө би хичээлээ зааш тэ багангийнхандаа. Тэнгүүд сэтгэл хөдлөлийг заавал хуваалцах хэрэгтэй. Мэдрэмжийг. Тэгтээ хуваалцахын тулд яаж хуваалцах вэ гэхээр уугийг чинь хуваалцахдаа 3 дүгэн байна. Тэ. Уугийг хин нэгнийг гэмтээхгүй, уугаа гэмтээхгүй, эд зүйлийг гэмтээхгүй гэлэх. Тэгэхээр багш яаж илэрхийлэх баг илэрхийлэхгүй биш үү гэдэг. Бараг аргагүй болчихлоо гэдэг. За тэгвэл бодож олъё гэдэг нэг хүүхдүүд гайхаж байдаг. Энэ бас тэгэхээр энийг нөгөө заах гэдэг хүмүүжүүлэх гэдэг байгаа зүйл нь. Тэгсэн чинь тэгэхээр юу юм бэ л да. Тэгэхээр заагдахгүй юм байна л да. Яагаад гэсэн чинь бас үлгэрлэж олно шүү. Тий, тэгэхээр үлгэрлэхдэггүй болчихоо. Яагаад гэсэн чинь бид эд чинь өөрсдөө их түргэн уртаа тэрийг эд зүйлс болон хүн рүү их гаргадаг хүмүүс шүү дээ. Тий. Нөгөө талд нас ингээд гэгтэн ингээд битээ уйл гэдэг хүүхдтэй бас ингээд айгүй анзаардаг. Уйлдаг шүү дээ хүүхдээс болт. Уйл бол миний хүү тайвшигтлаа уйлаад тах гэдэг уйлгаа болчихдог. Тийм хүүхдтэй таарчсан аа. Орж ирэхгүй. Тийм хүүхдийг ингээ мэдрэмжийн хүлэн зөвшөөрдөг байсан баг. Уйлж болно. Юу н уйлах нэг бууг юм байхгүй шүү дээ хэдүүлээ. Уйллээ тий.
Нөгөө талд нь. Тэгэхээр нөгөө мэдрэмж хүлээн зөвшөөрнө гэдэг нь өөрөө тайвшруулалт. Битээ гэж хэлхээгээ нөгөө битүүл за одоо тайвшигчих гэж хэлэхэд хүүхэд тайвшигдаг биш. Харин тийм мэдрэмжийг хүлээн зөвшөөрснөө хүүхэд тайвшигдаг. Битээ уйлж байгаа хүүхдийг битүүл гэхээс илүүтэй тайвшигтлаа уйл. Одоо ороод ирлээ. Тийм биш шүү. За, нэвтрүүлэг өндөрлөх хугацаа 3 хүрэхгүй минут үлдсэн байна. Тэгэхээр өнөөдөр бид хүүхдийн зан үйлийг өөрчлөх боломж гэдэг зүйлийн тухай ярьж байгаа. Тэгээ энэний цаана нөгөө хэрэгцээ гэдэг зүйл байгаа гэдгийг эргүүлээд бацъя гэж бодож байна. Хэрвээ магадгүй бидний яриаг дундаас нь орж ирээ сонссон бол та гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар ороод бидний лайв нэвтрүүлгийг бас нөхөд үзэх боломж байгаа. Тэр хүүхдийн гаргаж байгаа зохисгүй гэдэг байгаа тэр зан үйл нөгөө талаар хэмээн бус юм шиг санагдах мэдрэмж төрүүлж байгаа санагдаж байгаа тий. Тэр зан үйлийн цаана хүүхдэд маань юу болохгүй байгаа учраас эсвэл миний ямар үйлдэл буруу очисон учраас тий ямар хэрэгцээ хангахгүй байгаа учраас хүүхд маань энэ зүйлийг ингээд татамжтай хийх болваа. Дохио ах нь шүү дээ тий гэдэг рүү буцчих чинь. Ингээд магадгүй манай хүүхэд сургуультайг ингээд дуудагдаад байвал энэ юуны дохио юм бол энэ л муудаа биш те юу болсон болоод ингэж байгаа болоо гэд эргэж хагах бодох энэ хугацааг өгч байгаа. Тэгээ нөгөө талд нь бас хигмээ таны хүүхэд дуудагдаад ч юм уу зохисгүй зан үйл гаргаад байвал би зааж өгөх боломж шүү гэж бас ботгоо нэг чухал ахна. Тэгээд нөгөө талдаа шээ сургуультайгийн багцамтгаа хүүхдэдэг. Хүүхд зогсно очиолоо зогсож хаад хамгийн өг зогсно хамгийн түүнд үзүүлмэг санагдана те гоё зүйл авчихсан хүүхдийн юмыг заавал авна. Энэ багцамтгаа үйлдэлүүдийг бас эцэг эхчүүд маань анхаарах зүг. Ягаад тэгэхээр гэхдээ хангалттайгаар би чухал гэдэг мэдрэмжийг авч чадахгүй байгаа үедээ хүүхэд түүнийг нөхөх гэж оролдоод байгаа. Тэгэхээр бидний нүдэг бол энэ багцамтгаа гэдэг зан үйл ингээд энгийн юм шиг те хүүхэд болгонд байдаг юм шиг харагддаг боловч магадгүй таны хүүхэд багцаад байгаа бол энэ цаана нь хангагдаагүй аюулгүй мэдрэмж би чухал юм байна гэдэг мэдрэмж үнцэнтэй мэдрэмж тэг хүүхдэд хэрэгтэй байна гэсэн үг. Тэг гой зүйл надад ээж би гой байх гэдэг юм шиг. Гэтэл эцэг гэх бол тэг хүүхдэд чи байгаагаагаа л үнцэнтэй гэдэг мэдрэмжийг өгөх нэг чухал буюу чи ямар ч нөхцөл тавигдаагүй би чамайг хайрладаг шүү гэдэг мэдрэмж хүүхдэд цаашдаа ингээд нөгөө сэтгэл зүйн асуудлаа даван туулах сэтгэлийн хаттай болох энэ бүх зүйлүүдэд нөлөөлж идэг байх нь. За барьцамтгай хүүхдээр л ихэд тэгж бодох нь шүү дээ тий. За нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлж байна. Өнөөдөр бидэнтэй хамт ярилцсан сэтгэл зүйч Баццэг байлаа. Маш их баярлалаа. Баярлалаа. Дандаа гой халуун дулаан яриа өрнүүлдэг. Тийм ээ чин сэтгэлээсээ бусдад хүрхийг хүсэж байгаа зүйлээ өгч чаддаг. Танд маш их баярлалаа. Харин сонсогч тантай хамт 1-р эфирээс манай найруулагч Баясаа хөтлөгч сэтгэл зүйч Гэрлийн миний бий байлаа. Хэрвээ та 7 хоног бүрийн 5 гаргийн 15 цаг 5 минутанд манай гэр бүлийн радио 104.5 дээр долгионоо тааруулах юм бол сэтгэл зүйн маш олон сэдвүүдийг та хамтдаа хуваалцаж сонсох боломжтой байгаа шүү. Түр баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрэлээ.